Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 6 дугаар хэсэг. Нутгасаа гараад 7 хоног яваад нэг их модтой уулын хормойд хонох болж жинчид ачаа бараага буулган буудаллаа. Энэ шөнө харин ээлжийн манаанд дорилго гарахаар болж хоолоо идэн нэхий хүрмээ өмсөн гарахт нь нөгөө гурав нь унтахаар нэхий хүнжилтөө шурган хэвтэв. Жинчэд шөнө унтаж байтал чихэн дээр нь буун дуу тасгийж хүмүүс шуугалдаад явчихлаа. Ухсгийн болсон довчин дандар гаадан гурав хатгуурынхаа багныг дайрч унган хам хум хувцслан гарч ирвэл 5-6 морьтой хүн отгийнх нь гадаа ирчихсэн. Аминдаа хайртай бол ачаа бараага тэмээтэйгээ үлдээгээд зайл гэж хахирхан дуугаар хашгиран хэлв. Мананд гарсан дорилог аль хэдийн гулдаан унсан байлаа. Хөөхий дорилгийг арай буудчихсан юм биш байгаа гэсэн бодол дандар довчин гаадан гуравт нэн түрүүнд төрж айдас нэмэгдэв. Яаж ачаа бараага тэмээтэйгээ хайж зүрхлэх вүлээ? Айхгүйч гэсэн айгүй гихчээр ахлагчийн хувьд дандар сүрдүүлэх маягтай хоолоогоо шахан эхэд бүдүүн дуугаар бид хайж явж чадахгүй хэмээн эрсгэн хэлээд хатгуурынхаа хугархааг багныг барин наанаас нь дөхөгтөн. Ойртул буудлаа шүү хэмээн хашгиран бярдаан бууга цэнэглэх гэж оролдож буй мортинг довчин газраас чулуу шүүрэн шэдсэнд улаан нүүрэнд нь бууж нүрээ даран орилон унлаа. Энэ чөлөөгөөр нь угсхийн дандар гаадан довчин гурвал нэг мортинг ноцон авч унгаахад нөгөө хоёр нь humгүй зүгтэн одов. Баригдсан гурвыг янгинтал нь хүлжгээд дорилог дээр очвол тархийг нь ташуураар хаг цохиод унагчхаж. Очиж босгвол яолсоор босоод ирэв. Хатгууртаа оруулан дорилгийг хэвтүүлж оронд нь довчин манаанд гарав. Тэр шүн ахин нөгөө сахилахгүй нөхдүүдээс хүн ирсэнгүй. Үүр хаярмагц жинчид босов. Өглөө нөгөө баригдсан гурав нь бөмбөлцтлөө чичрэн осгож үхэх шахаж байлаа. Ам өчгийг нь авбал нутгийн амар хэлбэр аргаар хөлжих гэсэн гэнэн томоогүй залуус байлаа. Харин довчонгоор нүүрэндээ чулуугаар цохиулдаг эрэл шүд зүүн огт дуугарахгүй байв. Тэр мэдээж юу ч мэдэхгүй энэ залуусыг дагуулж ирсэн нь ойлгомжтой байлаа. Төдөлгүй тэнгэрийн хаяа зүүнээсээ улааран байснаа газар дороос том нар цухиж улмаар дугуйрч өндийсөөр уяата тэмээний нуруун буусан цан хэрүү гялтхан нь цавцааж харагдана. Нартай уралдан ачаалаад хөдлөхөр болж шөнийн баригдсан нөгөө гурийн ам өчгийг нь аван тавьж явуулаад цаашаа хөдлөв. Оройгон буух газраа ирээд ачаагаа буулгаж байтал нэг морьтой хүн ирж яваа харагдлаа. Тэрээр тэмээнжингийн мөрийг дагсаар ирсэн нь ойлгомжтой байв. Дөхөн ирсэн нь урд шөнийн довчингийн нүүрэнд нь чулуугаар зогсон залуу байлаа. Дандар довчин хоёр бодох нь энэ хогч нь ямар шартай хоог вэ? Бас яах гэж явсан бол гэж бодлоо. Тэрээр морио туушчаад ирж ачаанаас нь буулгалцаад мөн хатгуураас нь барилцав. Цай цуун суулаа. Нарч жаргаж бүрэнхий нөмрөн авлаа. Нөгөө залуу дуугарахгүй суугаад байв. Оройны манаанда гарахаар гаадан нэхий хүрмээ давхарлан өмсөж мунаа барин гарах гэтэл нөгөө залуу гэнэт ам нээж. За та нар намайг уучлж болгоно үзье. Би сайн эр болох санаатай олон их муу зүйл хийсэн. Гэхдээ би энэ бүхнээс бие татаж сайн сайхан зүйл хиймээр байна. Та нар намайг хүрээрөө цуг аваад явахгүй юу? Би хөлс мөнгө авахгүй. Би нутгаасаа гарч хүнтэй танилцаж газар үзмээр байна. Хүрээгч гэсэн үзмээр байна гэд нилээд гэмшингүй байдлаар тойруулан харснаа. Та нар итгэхгүй наргагүй. Би өөрийгөө танилцуулахаа мартаж. Миний нэр алдар Дамчаа гэдэг. Энэ жил 21 хүрч явна. Аав ээж минь эрт бурхан болсон. Дээрээ ганц эгчтэй. Тэр минь баруун зүг рүү хүнтэй суугаад л явсан. Хаана яваа нь бүү мэд. Би айл-айлаар юухан хийхэн хийгээд яваад байдаг байсан ч сайн ир болохоор шийдээд баахан адуу мал ийш тийшээ хөөгөөд баригдаад арай хийж нутгийн сайн хүмүүсийн ачаар гарсан да. Одоо би юу хийхээ ч мэдэхгүй байна. Би уг нь
та нараас эгчээгээ асууя гэж ирэхээр бодсон ч гэнэт эд нарын тэмээг нь дээрэмдий гэсэн адын бодол намайг дийлээд ийм нүгэлтэй юм хийчихлээ. Намайг уучилж болгоо гэв. Дандаараа нүүрнийх нь тал нь хавдаж хөхөрсөн тэр залууг харж байснаа гэнэт энэ гаадангийн эхнэр чинь энэ хавих байж магад жин тээж яваад буцахтаа аваад ирсэн гэдэг байх шүү гэж бодоод за чиний эгчийн нэрийг хэн гэдэг юм гэвэл тэрээр харц дорой нүдээр дандрыг харснаа. Үржин гэхт нь бүгд л юу билээ гэсэн шиг харлаа. Гаадан ч нүдээ том болгон харснаа. Чи юу гинэ? Хин гинэ? Химэн лавлан асуугаад дөхөн сууж. Танай аавын нэрийг хэн гэдэг байсан юм гэвэл дамчаа хөхөрч хавцсан нүдээ даран сууснаа гэнэт цоцсон мэт. Нордов гэдэг. Манай нутгийнхны нэрлэж заншснаар олон булгийн орлоо нордов гэдэг байсан юм гинлээ. Их дуулдаг, хуурддаг баячуудын найр наадмыг их хөгжөөдөг хүн байсан гэдэг юм гэвэл гаадан мөн л шамдуухан. Ээжиг чинь хэн гэдэг байсан юм гэвэл балчин гэдэг байсан юм гэж дамчааг хэлж дуусаагүй байхад нь гаадан уг нь манай эхнэрийн дүүг намсраа гэдэгтэй гэхт нь би нэг хэрэг төвөгт орооцолдоод нэрээ сольчихсан юм а гэж дамчаа дорой дуугарав. Гаадан уул галдан чамтай ингэж уучрах гэж хэмээн хашгирах шахам хилээд босон харайхтаа хатуурын оройд толгоогоо цогснооч үл анзааран би чиний хүргэн ах гаадан гэж хүн байна хэмээн тэврэн авлаа. Гаадангийн хөдөө гадаа явсаар хуурайсан хонин бор нүднээс нь яахааргүй сэтгэл хөдлөлийн нулимс унаж байв. Аргагүй дээ. Эхнэр нь жилийн өмнө өвчнөр өөд болоод хоёр жаахан хүүгээ тэжээхийн тулд ийхүү жин тээж яваа юм чинь. Дамчаагийн нүдэнд бас нулимс цээлэгнэн. Игч минь сайн уу гэхэд бүгд л таг дуугүй болчихов. Гаадан нулимстай нүдээр дамчааг харан нэг л өөрийн биш дуугаар хоолон сааралтан тасалдаж. Чиний игч. Миний хань үржин минь жилийн өмнө өвчнөр өөд болсон. Намайга хоёр жаахан хүүтэйгээ орхиод отсон доо. Гээд дуун царгин нүдэнд нь нулимс цээлэгнэв. Бүгдээ л таг дуугүй болж хэсэг сууснаа гаадан. За би манаанда гарахаас гээд өндийхт нь довчингийн сэтгэл эмтэрч өөрийн ирэхгүй л гаадан аха би өнөөшөн таны оронд гарыг химээ өндийхт нь дандар. За тэг гэв. Довчин дээл хувцаа өмсөн гарав. Тэрээр нам гүм чимээгүй тэнгэр дор зогсохдоо хүний амьдрал гэж мөн сони юмаа гэж бодож зогсохдоо дамчаа гаадан хоёрыг ч бас өрөвдөх сэтгэл өөрийн ирэхгүй төрж байлаа. Ийхүү тэр дөрөв дээр дамчаа нэмэгдэж тавуулаа боллоо. Эхнийхээ хоног дамчаад итгэхгүй манаанд гарахгүй харж байсан ч удалгүй манаанд гаргадаг болов. Тэрээр мөн өөрийнхөө ээлжнээс гадна гаадангийн оронд мөн гардаг болж нэг шөнө довчин манаанд гарч байтал дамчаа араас нь гараад ирэв. Унтаж амрахгүй яагаав гэтэл дамчаа миний нойр хүрдэггүй юм а. Хүмүүс намайг бузартчихсан байх лам хуврага энэ тэргээд яв гэхээр нь би ч тоодоггүй юм. За энэ ч яах вэ? Би та нартай нийслэнээс хойш бүр сэтгэл санаа тогтворгүй нойрч хүрхээ байлаа. Хорвоод намайг гих ганц эгч маань бурхан болчихож. Би хүрээ ороод юу хийх вэ гэж бодох юм. Би нутагтаа ирээд ч нэмэргүй. Бас л урдын адил сул дорой бусдыг дээрэмдсэн олц хайсан амтан л болно үз. Би юу н яхаач мэдхээ байлаа. Химэн уртаар санаа алдан довчингийн хажууд цас жахруулан лаг хийтэл суухтан тэрээр анх удаага дамчаагийн оронд өөрийгөө тавьж бодов. Тэрээр өөрийгөө ядуу дорой гэж боддогч дамчаагийн хажууд энэ бол юу ч биш гэдгийг ойлгосон тэр өөрөөсөө ичих шиг болов. Өглөө цайгаа ууж суухдаа дандар. Одоо хүрээ ортол 10 хоногийн газар л байна да. Улам сонор сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Хүрээ ойртох тусмаа дээрэм тонол хулгай зэлгий ихтэн. Тавуулаа болсон юм чинь ерөн шөндөө 2-2-ороо манаад гарсан ч дээр байх. Нөгөө хоёр бярдан бууга аваарай. Дуугарахгүй ч гэсэн сүрнээс нь айх байлгүй гिचгээд нөгөө хэдийгээ тойруулан харснаа. Дөгөр баяны түнш мөнгөн хондлойт жамсран гэдэг чинь их харгас хатуу хүн дээ.
Хүрээний жинхэнэ олив охтон шиг аргатай орсон буур шиг шилээ шүргөөсөн том ирвээ. Түүний гартал ачаа барааг нь бүрэн хүлээлгээд өгчхүүл шалавхан шиг нутаг руугаа айрлах мань хэмээн хилээд хөдөллөө. Нээрээ хүрээд өгөх тусам хөл хөдөлгөөн ихсч явган нүцгэн янз бүрийн хүмүүс тааралдах аж. Довчин дамжаа хоёр энэ бүхний гайхан зарим нэг хүнд нь хоол унд өгч явсан ч сүүлдээ учраа олохоо байлаа. Хүрээд өгөх тусам дамжаа би хүрээ ороод хайчих уу гэж бодно. Харин гаадан энэ хүүг нутаг руугаа дагуулan явж хоёр хүүтэйгээ танилцуулах минь. Тэнгэрээс хань минь харж баярлан биз гэж бодож байлаа. Хүрээд өгөөд хүй долон худагт буугаад байтал дөгөр баяны түнш мөнгөн хондлоод жамсран гихч хоёр морьтой хүн дагуулan ирлээ. Тэрээр тарган хээр морноосоо буухад дагалдагч хоёрын нэг нь морийг нь авлаа. Үзүүрсгэн дээр хар хамбан дээлнийхээ гадуураа булган хүрм өмсөж, булган малгай өмсөж, угалцтай Монгол гуталж ийсэн түүнийг хинч гарсан сүрдмээр том биетэй хүн ажээ. Агсраг бүснээсээ дохой хэрийн хэртэй давхар хуйтай хит хутга зүүсэн бөгөөд мөн тамхины цохиур нь багхан аягны хэртэй цул мөнгө агаад бараг л бугуйлын цээж аятай мөнгөн гинжин холбоостой ажээ. Тэрээр амархан сайн морилж явна уу гэж мэдлээд дандар гаадан дорилго гурвыг танимхааран хараад эртний түншүүд гэж манжирхан мар мархийн инээд алдаад бүснээсээ хөөргөнийхөө дайлан авч гарын алганд үл багтам шахуу тунмал цагаан хашхуур гарган тамхилаад Мен дамархан сайн явж ирсэн үгээд дамчаа довчин хоёрыг халтхан харчхаад за танайхан чинь ямар хүч нэмэгдүүлсэн маягаар яваа юм. Энэ хоёр залуу чинь юу илээ? Зам зуур чинь тайван байна уу гэд асуултынхаа хариуг авлаггүй завлан сууж хөөргөө дайландаа хийх зураа дандарт хандаж. Танай нутгийн дөгөр баян чухам надад юу явуулав? Овоо хідэн арьс үс явууллаа гэж байсан. Би нэг хужаатай ярьчихсан чинь нөгөө хужаагийн нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Өмхий хогч нь өдөр бүхэн шогчиж ирээд амраадаггүй гэд. За тэр ч яах вэ? Би та нарын ачааг олчихсан байгаа. Цаад дүгүр чинь юу гэж хэлүүлж байна? Жаахан будаа цай торго зүйлс байгаа. Хэд хоногоос тэмээгээ амрааж аваад буцахгүй юу гэж хэлв. Тэрээр хээрийн цай уучхаад дандартай хоёул алсхан гараад нилээд удаан юм ярьж байгаад буцаад явчихв. Оройн нь дандар бүгдийг цугласан хойно. Жамсран баян маргааш өглөө биднийг хүрээ орохоор тосож авна гэсэн. Хэд хоног тэмээгээ амрааж биеийнхээ алжаалыг тайлгинэ. Тусгай хүн гаргаж тэмээг минь харуулна гин. Лав хүрээнд 5-6 хонхон шиг байна. Байр савнд санаа зовлтгүй. Жамсран баярны гар хөл гүрсэд гихчийн хашаанд гэр бэлдсэн байгаа гин. Тэндэл бид хэд хонхон дэгэв. Жамсран баян манай хоёр залууг их сонирхож байна. Гарын доор ажиллах этгэлтэй хүн хэрэгтэй байна гинэ. Би та хоёроос асууж байж болно гэд зөвшөөрсөнгүй гэхэд довчин эрсгэн. За би лав үлдэхгүй нутаг буцна гэв. Харин дамчаа дуугүй сууснаа. Би үлдэж болох юм гэвэл гаадан. Ахан чамааг үлдээхгүй нутаг руугаа аваад явна. Хоёр дүүтэй чинь танилцуулна. Би эгчит чинь амлсан олж уулзнаа асарч тэтгэнэ гэж. Одоо би чамаас салахгүй гэв. Тэр шөнөө дамчаа довчин хоёр бусдыгаа амрааж манаанд гарлаа.